одоо манай умарт хөрш Оросын холбооны улс Орос ардман түүхээ Орос үндэстний түүхээр хэрхэн бичдэг тухай Орос үндэстнээ төрөөсөө хэрхэн ялгаж өгч чадсан тухай та бүхэндээ хүргье. За Орос улсыг Новгород хотод байгуулсан хамгийн анхны хаан бол энэ Вайкинг буюу варяг энэ Рюрик зөвхөн байгаа. Рюрик 862 дугаар онд Новгород хотод төрөө байгуулсан. За Рюриковын төр бол 862 дугаар оноос 1610 дугаар онд хүртэл үргэлжилсэн. Ахаад хэлий төр гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхвэл нэг ургийн хүмүүс ба тэдний хүүхдүүд үе залгамжлан төр удирдах эрх мэдэл шүү дээ. Тэгээд Рюриковын эрх мэдэл бол 1610 дугаар оноор төгсгөл болсон юм аа энэ. За Рюриковын төр династия Рюрикович гэж байдаг. Энэ төрийн үед бол төр бүрдүүлэгч үндсэн ард түмэн хэн байсан бэ гэхээр Орос ард түмэн байсан байна гэж. За энэ чинь нэг юм хэлээ. Манайхаа Алтан ордын түүх орж ирнэ. Алтан ордыг бол нийслэлийн он тооллын 1242 дугаар оноос энэ 15 дугаар 100 гэж тооцдог юм байна. Орос ард түмэн. За энэ үед бол юу гэхээр бол төр нь Алтан орд байсан боловч татвараа Алтан ордод өгдөг байсан боловч энэ Рюриковийнх нь бол өөрөөсөө дотооддоо удирдах байсан вангууд нь байсан байгаа юм шүү гэж. За дараачих нь бол Романовы гэж байгаа. Романовыхны төр. За энэ бол нийтийн он тооллын 1613 дугаар оноос 1917 дугаар он хүртэл үргэлжилжээ. За үндсэн хүн ам нь Орос ард түмэн байгаа. Орос ард түмэн байжээ. За дараагийнх нь бол биднээс СССР гэж байгаа. За зөвлөлт холбоот улс байгаа. 1917 дугаар оноос 1991 дугаар он. За энэ би та бүхэндээ нэг тодтол хэлье. Бид нар ер нь СССР бол 1922 дугаар онд үүссэн байгаа юм шүү. Гэхдээ биднээс энэ октябрийн хувьсгалыг оруулаад та бүхэндээ жоохон хялбарчлаа гэж бодоод энэ 17 дугаар оныг оруулсан байгаа юм шүү энэ. Үндсэн хүн ам нь бол Орос ард түмэн байсан энэ. За мөн өнөөгийн Оросын холбооны улсаа 1991 дугаар оноос одоо хүртэл байж байгаа манай умарт хөрш үндсэн хүн ам нь бол Орос ард түмэн байна. Түүх бичлэгээр яаж явуулж яана гэхээр бол энэ Орос ард түмнээр явуулж байна. Орос ард түмнээр явуулж байгаа учраас эдний түүх бичлэг бол ерөөсөө ноён нуруугаа алдахгүй ахаад хэлий Орос үндэстнэр үндэстэн гэдэг чинь юу гэдэг юм бол авахсаагаар бол нэгтэй дундын түүхтэй дундын хэлтэй дундын соёлтой мөн уугуул газар нутагта Орос ард түмний уугуул нутаг бол ижил мөрнөөс Днепр хоёрын хооронд бол анх үүссэн дараад нь эдгээр экспанс буюу тэлээд өнөөдөр бол энэ Владивосток Сахалин хүрсэн байгаа шүү дээ. За тэгэхээр бид нар юу энэчээс юу анхаарах хэрэгтэй бол ахаад хэлье. Манайх шиг адилхан энэ төрөөрөө түүхээ бичээгөө. Эднээс бол төр бүрдүүлэгч үндсэн ард түмнийхээ түүхээр Орос ард түмнийхээ түүхээр Орос үндэстний түүхээр түүхээ бичиж байна. Ийм байх ёстой юм байна.